За энэ айлчлалын гол агуулга нь бол юу вэ нөхлөөр хууль тогтоох дээд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бол бүх залбарт хөгжүүлэх. За энэний дагуу бол одоо Орос Монголын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг бол бүх сард хөгжүүлэх ийм асуудлыг бол одоо өргөн хүрээнд ярилцсан. За энэ дээр бол нэгдүгürt бол юу вэ нөхлөөр Евразийн эдийн засгийн холбооны сайд нэрийн зөвлөлийн даргатай бол одоо уулзаж яриа хэлцээ өрнөсөн байж байгаа. За энэ уулзалтын хүрээнд бол одоо Евразийн эдийн засгийн холбооны Монгол улсын хооронд бол чөлөөт худалдааны төр хэлцээр байгуулах. За энэ хэлцээрийн одоо үндсэндээ бол одоо манай худалдаа аж үйлдвэрийн танхим, за энэний гишүүн байгууллага бизнес эрхлэгчид бол энэ нь одоо хэлцээрийн гол одоо ач холбогдлын талаар бол маш их өргөн үртэй үндсэндээ бол эдийн засгийн одоо форумын шинжтэй ийм уулзалт болсон. За энэ дээр бол Монгол улсын улсын хурлын дарга бас учрал бол дэлгэрэнгүй хэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань бол юу вэ нүгээр 2015 оны 1 сарын 1-ээс Евразийн эдийн засгийн холбооны 5 улс байж байгаа. Оросын холбооны улс Казахстан, за тэгээд одоо Кыргызстан, Армян, за Беларусь гэсэн энэ 5 улсын хооронд бол яг Европын холбооны интеграц шиг бол нэгдсэн зах зээл эхэлсэн. Нэгдсэн зах зээл, нэгдсэн тариф. Евразийн эдийн засгийн холбооны энэ интеграцтай бид нар бол гэрээ байгуулаад тэгээд энэ бол нөгөө гишүүн 5 оронд жил үйлчилдэг ийм интеграц واخгүй. Тэгээ энэ хойд талд бол үндсэндээ бол нэгдсэн зах зээл бий болж байна. Нэгдсэн тарифын бодлого явуулж байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл Монгол улсын хувьд бол ялангуяа одоо манай хил залгаа бүс нутгууд, за энэ хил залгаа бүс нутгууд бол улсын холбооны улсад бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ экспортлох гэдэг хэд бол хамгийн том саад болж байгаа энэ тарифын асуудал бол үндсэндээ бол шийдэгдэнэ. За энэ нь бол юу болж ирж байгаа вэ гэхээр монголчуудын хувьд бол 186 сая хүн амтай том зах зээл. За энэ бол нийтдээ энэ 5 улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг маань бол 2.1 миллиард долларын 2.1 их нэгдам долларын өөрөөр хэлбэл дотоодын бүтээгдэхүүнтэй ийм тов зах зээл бол Монголын одоо экспортлагчдын хувьд бол нэгдэж байна гэсэн үг. Тийм учраас бол бид нар бол энэ бол одоо маш чухал. Тэгэхээр бид Монгол улсын гадаад бодлогын үзэл баримталтаар бол юу вэ гэхээр бид нар бол энэ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. За тэгээд энэ бүс нутгийн ялангуяа одоо бид энэ хөрш орнууд манай гадаад бодлогын тэргүүлэгч гэдэл байж байгаа. Ялангуяа Оросын холбооны улс. Тийм учраас бол бид нар энд бол одоо манай экспортын бүтцийг өргөжүүлэх асуудал бол хамгийн чухал байж байгаа. За ийм учраас бол сая бол одоо энэ чиглэлээр бол хамтын ажиллагаагаа хөгжүүлэх. За нөгөө талаар бол хоёр тал бол энэ тээвэр, логистик, эрчим хүч энэ салбарт бол хамтын ажиллагааны асар их боломжууд байна. Энэ боломжийг бол юу бүрэн дүрэн бус ашиглаж чадахгүй байна гэдэг дээр бол одоо хоёр тал бол санал нэгдсэн. Тэгэхээр энэ боломжоо бол илүү одоо урагшлуулах шаардлага